За энэ удаагийн шинэ видеогоороо цалин тоцоол хүснэгтээ дахин шинжилж оруулахаар бэлтгэлээ. За цалингаа аа, тоцоолохдоо нэг 4 хүнтэй жижиг жишээ аваад тоцоолж байна. За цалин тоцоолохын өмнө цалингийн хүснэгтээр тухайн ажилчдын үндсэн цалин гэсэн мэдээлэл мөн тухайн сард ажиллах ёстой хоног буюу цагийн нийт цагийн мэдээлэл за мөн ажилчин тус бүрээр тухайн сард ажилласан цагийнх нь гүйцэтгэлийн мэдээлэл бас ингэж байх ёстой. За эдгээр мэдээллийг болвол энэ цалин одоо ажилласан цагийн мэдээллийг болвол хүний нөөцийн бүртгэлийн дээрээс авч бүртгэл дээрээс авч тавих ёстой байдаг. Харин 184 болвол бидний жишээн дээр 2025 оны 1-р сарыг авсан учраас 1-р сард ажлын 23 хоног байгаа учраас 8-аар хуржуулээд ингээд 184 цаг ажиллах ёстой гэснийг гаргасан байгаа. За харин илүү олон дутуу цагийг гаргахдаа ажилласан цагаас нь ажиллах ёстой цагийг нь хасаад ингээд гаргаж जैन. За тэгэхээр жишээ нь Эрдэнэ бол нийтдээ тухайн сард 12 цаг илүү ажилласан. Инхмаа Батөрж хоёр бол яг нормаа гүйцэтгсэн. Харин Бадрал бол 4 цаг дутуу ажилласан гэсэн юм бүртгэл байгаа юм байна. Үүний дараа бүгдөө нэмэгдлүүдийг нь тооцъё. За нэмэгдлүүдийг тооцоход зэргийн нэмэгдэл ажилтан тус бүр дээр 25%, ажилласан жилийн нэмэгдэл тус бүр дээр 10% гэсэн нэмэгдэл байна. Гэхдээ энэ жишээ байгууллага болгон дээр өөр, хүн болгон дээр өөр байхыг бас анхаараарай. Энэ бол зүгээр жишээ учраас ингэж авсан байгаа шүү. За Эрдэнэний хувьд үндсэн цалин үржүүлэх нь 0.25% нэмэгдэлтэй байгаа. 25% гэдэг энэ процентын мэдээллийг 0.25 гэсэн тоон утгаар илэрхийлж болно. Эсвэл 25% гэсэн энэ тэмдэгтээр үржүүлэхэд 5% бодогдох байгаа. За Инхмаа Батөрж Бадрал нарын хувьд бол харгалзах тооцоол нь мөрийн дагуу хаягаар ингэж шилжигдэх учраас томьёон дээр ямар нэгэн одоо утга дамжуулж байгаа хаягийг бэхлэлгүйгээр одоо шууд доош нь хуульж өгнө. За ажилласан жилийн нэмэгдлийг мөн адил үндсэн цалин үржүүлэх нь 10% гэдэг. За тэгээд ажилтан тус бүрээр оруулсан томьёогоо хуулаад өгнө. За илүү цагийн хүсийг бодохдоо Эрдэнэ дээр илүү цаг, харин Бадрал дээр дутуу буюу цалин асуулгын бүтэцтэй байгаа. Эрдэнэний илүү цагийг бодохдоо бүгдээрээ 2021 оны хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 92 дугаар туршлагын хавталтанд дотсон илүү цагийн хүс журмыг ашиглая. За тус одоо тушаалын авсралтанд юуг тусгасан байдаг вэ гэхээр ажилтны илүү цагийн хүсийг тоцохдоо өмнөх 3 сарын цалингийн одоо 1 цагийн дунджийг гаргаад одоо түүнээс нь 1.5 дахин илүүгээр бодож олгоно гэсэн журам байдаг. За тэгээд жишээн дээр бүгдээрээ Эрдэнэний 24 оны 12, 24 оны 11, 24 оны 10 дугаар сарын цалингуудыг ажилласан цагтаа ингээд нэгтгээд тавьсан байгаа. За тэгэхэд нийт бол 10 сая 100 мянган төгрөгийн цалин 528 цаг ажиллаж авсан гэсэн нэгтгэл гарсан юм байна. За тэгвэл дундаж 1 цагийн цалингийн яаж гарах вэ гэхээр нийт цалингийн хэмжээгийн нийт ажилласан жилд нь харьцуулахаар 1 цагийн одоо дундаж болсон юм байна. За харин илүү цагийн хөлсийг нь яах вэ гэхээр гарт нь 1 цагийн хөлсийг 1.5 дахин үржүүлээд ингээд илүү цаг тооцох гэсэн гарч ирнэ гэсэн үг хань. За тэгэхээр илүү ажилласан цаг тутамдаа яах нь 1.5 дахин буюу 28,693 үржүүлж авна гэсэн үг хань. За илүү цагийг нь 12 цагийг нь үржүүлэх нь илүү цагийн хөлс буюу 28,693-аар нь үржүүлэхээр 344 мянган илүү цагийн хөлс авсан гэсэн үг хань. За Инхмаа Бадрал хоёр дээр бол Инхмаа Батөрж Бадрал гурав дээр бол илүү цаг авах учраас шууд тооцсон цалингаа тооцож эхлэе. За тооцсон цалин яаж тооцох вэ гэхээр үндсэн цалин хуваах нь ажиллах ёстой цаг тэгээд ажилласан цагаар нь үржүүлж өгнө. За Эрдэнэний хувьд бол илүү цаг нь одоо бодогдож байгаа учраас
шууд үндсэн цалингаар нь аваад явчихна. Нэмэх нь үндсэн цалингаа биелүүлсэн 184 цагаар биелүүлээд илүү гарсан гэдэг. За үндсэн цалин дээр нэмэгдлүүдийг нь нэмээд нэмэх нь илүү цагийнх нь үлсийг нэмээд энэ дөрвийг нэмээд явах тэгэхээр тооцсон цалин гарч байгаа. Энэ чиг тэмдэг бол өгдөл нүдэнд багтахгүй байна. Жохон зайгийн сунгараа гэсэн даалдаа байдаг. За харин инхмагийн тооцсон цалин тооцохдоо үндсэн цалингийн хуваах нь ажиллах ёстой хоног үржүүлэх нь ажилласан цагаар нь үржүүлээд өгнө. За үндсэн цалин ганц үндсэн цалин биш нэмэгдлүүдийг нь бас үндсэн цалин дээр нэмэх нь эргийн нэмэгдэл, гэсэн жилийн нэмэгдэл. Тэгээд үнийг хуваах нь ажиллах ёстой хоног үржүүлэх нь ёстой хоног гэж байна. За дараа нь болохоор төржих бас мөн адил. За бадралынх мөн адил гарна. Гэхдээ 4 цагийн зүү байгаа учраас 4 цагийн одоо нөгөө цалин ядаж орно гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл үндсэн цалин бол нэмэгдлүүдийн нийлбэрийг ажиллах ёстой хоногт нь хуваагаад E9 дээр ажиллах ёстой хоног нь тийм ээ. Үржүүлэх нь F9 буюу ажилласан цагаар нь үржүүлчихээр 4-өөр дутуу байгаа учраас ингээд 4 ангийнхан цалин гэсэн үг байна. За нийгмийн даатгалын шимтгэлийн хууль шинжлэгдэж 2021 оноос ажилтан өөрөө 10.5, 11.5, 12.5 гэсэн хувиар нийгмийн даатгал судгалдаг болсон. Энэ нэг үйлдвэрлэлийн асуудал мэргэжиллээ шалтгаалх өвчний даатгалтай холбоотой 1% зөрүүтэй байгаа. За нийтлэг тохиолдолд бол 11.5 хувиар нийгмийн даатгал судгалдаж байгаа. За нийгмийн даатгалыг бол тооцсон цалингаас авах ёстой. Үржүүлдэг нь 115 гэдэг тоогоор 0.115 гэдэг тоон утгаар үржүүлж болно. Эсвэл тооцсон цалин үржүүлэх нь 11.5% гэдэг үржүүлэхэд энэ яг адилхан гарахнаа. За энэ оронгийн найрамчлал дээр цэгээс хойш байгаа тоог оронгийн найрамчлал гэж ойлгоорой. За тэрэн дээр толгой гэдэг юм уу ойлгохгүй байх. За ингээд оронгийн найрамчлалыг өөруулах, нэмэгдүүлэх гэж бол энэ командыг ойлгомжтой. Үүний дараа хүний орлогын албан татварыг тооцоогоос нийгмийн даатгал мөнгөийг хасаад тэгээд 10% авдаг байгаа. За томьёогоо оруулъя. Тооцсон цалингаас хасдаг нь нийгмийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээсэн гэж байгаа учраас энэ хоёроо хаалтанд хийж өгч байгаа. Хаалтанд хийж өгч байгаа нь нөгөө илэрхийллийн дүрмийн дагуу хаалтанд бах үйлчлэг эхэлж чинь гэдэг утгаар хаалтанд хийж өгч байгаа шүү. За тэгээд үржүүлдэг нь 0.1 гээд дотор охин болгоноор хуулаад томьёогоо оруулчихна. За урьдчилан цалин нь үндсэн цалингийн 30% байдаг гэсэн гинэ. За үндсэн цалингаас үржүүлдэг нь 0.1. За цалин хатсан байх нэ. Хөтөлбөрийн хууль нь 2-оос доошгүй удаа болгоно гэдэг гэж заасан байдаг учраас ихэнх байгууллага аванс бокс мөнгө гэдэг байдлаар сард цалин 2 удаа хувааж олгодог байгаа. Манай улсын нийтлэг цалин олголтын журам болов. За дараа нь судгалууд. За хэрвээ энэ хүн дээр ямар нэгэн өөр бусад судгалууд байх юм бол энэ дээр бичиж өгнө. За жишээ нь урьдчилаад цалингаас 500,000 төгрөг авсан байдаг ч юм уу тий. За эсвэл нь яадаг чинь энэ хүний нөгөө сахилгын шийдэлтэй холбоотой судгалууд байдаг ч гэдэг юм уу. Ямар нэгэн судгалууд байх юм бол энэ мөрөнд энэ бахнанд бичиж өгнө. За тэгээд эцэст нь яг ба гэхээр гарт олгох цалингийн бодноо. Энэ хувь хүний орлогын албан татвар дээр нэг зүйлийг хэлэх юм байна. Энэ нь болохоор
сар болгон татвар төлөвчдийг хөнгөлдөг байгаа. Мөн 21 оноос бас энэ орлогын татврын хөнгөлөлт шинжлэгдсэн байгаа. Жишээ нь энэ дээр бидний жишээн дээр бол 2500-аас 2 саяас 3 сая 500-ын хооронд цалин тэй гэж жишээ татсан юм байна. За тэгвэл 2 саяас 2 сая 500 мянган төгрөгийн цалинтай хүн бол сард төлж байгаа татвараас 12 мянган төгрөгийг хөнгөлүүлнэ. Харин 2 сая 500-аас 3 сая төгрөгийн цалинтай хүн бол сард төлж байгаа судгуулж байгаа хувь хүний орлогын албан татвараас 1 мянган төгрөг судгуулнаа гэдэг хуультай. За тэгэхээр манай тохиолдолд бол 2 сая 3 сая 719 4 сая 300 2 сая 700 гэдэг хамгийн багадаа 2 сая 700 төгрөгийн цалинтай хүн байгаа учраас 10 мянган хөнгөлүүлэх юм байна. За тэгээд ингээд суудгасан татвараас нь бүгдөө хасгана 10 мянган төгрөг гэдэг. 3 сая 600 3 сая 600-аас дээш болвол нь хөнгөлөгдөхгүй байгаа. Тэгэхээр манай дээр 3 сая 600-аас дээш цалин авч байгаа жишээ байна. За энд хоёр жишээ тий. Энэ Эрдэнэ бол 3 сая 700, Бадрал болвол 4 сая 600-ын тооцсон цалин гарч байгаа учраас энэ дээр бол нь татвар хөнгөлөгдөхгүй юм байна. Харин ганцхан Батбарж 2 сая 700 мянган төгрөгийн цалин авч байгаа учраас энэ дээр 10 мянган төгрөгийг хөнгөлж өгнө. За тагаа оронгийн нэрвчлэлтэй харагдуулахаар бол нь тоноглыг төвчүүлж байгаа тэнцгийг цэгээр тохируулаад өгнө. Оронгийн нэрвчлэлийг хэдэн оронгоор харагдуулах вэ гэдгийг энэ хоёроор мөн тохируулаад өгнө. Ажиллагаа цалингуудаа заагаад өгсөн бус судалгаалуудаа бас жишээ болгоод заагаад өгсөн. Одоо бүгдээрээ гарт болгох цалингаа тооцъё. Гарт болгох цалин нь болохоор тооцсон цалингаас судалгаалууд хасаад өгнө. За судалгаалуудыг бүгдээрээ сум функц ашиглаад харуулчих. Болчих. За сум гээд гадны чаагаад нэмийн татгал хувийн орлогын албан татвар судгуулсан мөнгө ажиллагаанд авсан болон бусад судалгаа гэсэн талбаруудыг төвчүүлээд өгнө. Тэгэхээр үйлчлэгийн дараалал нь бол ийм 6-аас P6 хүртэх хаягийн мужийн нийлбэг болоод L6-аас хасна гэдэг томьёогоор бодлогдоод харгалзах хөвгөлүүд нь мөрийн давуу шилж учраас хувьцагчид дээр ямар нэгэн бэхжил хийлгүүгээр шууд уйлж өгнө. За ингээд энэ жишээн дээр бол эдгээр дөрвөн хүмүүсүүд нь сарын төсөлд эдгээр мөнгийг авнаа гэсэн үг байна шүү дээ. За энэ урьдчилгаа цалин гэдэг бол бидний нөгөө аванс гэсэн үг байна. За одоо бүгдээрээ эдгээрийн нийлбэрийг нь харъя. За тэгэхэд бол тоон хөвгөлүүдийн доор урсарыг тавьж байгаа. Давтаа сум командыг өгөөд за анзаарах юм бол энэ дээр сум функц шууд автоматар дуудагдчихж байгаа. За тэгээд багнуудын нийлбэрийг олохдоо хоош нь чирээд олчноо. За тэгвэл энэ байгууллагын нийт тун гарч ирнэ гэсэн үг байна. Нийт 4 ажилтнаа 8,135 мянган төгрөг өгөх юм байна. Нийт татварт хувийн орлогын албан татвар сая 349 мянган төгрөг төлөх юм байна. Гэх мэтлэн мэдээллүүдийг боломжтой авах нэ. За ингээд өөр хэрэгтэй зүйлтэй. Авч ашиглах.